Сайн байцгаана уу? Энэ удаа та нартай 2025 онд гарч буй өмгөөлөгч болохыг хүсдэг өмгөөлөгчд гээд шинэхэн драмаг ярьж өгөхөөр бэлтгэлээ. Бичлэгээ үзэхээс өмнө лайка дарж эрсээ бүртгүүлээд киногоо үзээрэй. Ингээд кинонд орцгоё. Топ хуулийн сургуулийн төгсөгч хуулийн фирмд орох ажлын ярилцлагандаа хоцорч буйгаар кино эхэлнэ. Ярилцлага авч буй өмгөөлөгч охины цагаан цамцны толб, гутал оймсны бохир байдлыг анзаарав. Хамгийн чухал нь тэр ярилцлаганд хоцорч орж ирсэн нь байлаа. Энэ охиныг Кан Хёмин гэх ба тэргүүний оюутан байсан. Тэр өглөө Юллим хуулийн фирм рүү ярилцлаганд орохоор эртлэн босч метронд суусан. Гэвч хажууд нь сууж байсан хүн номоо орхичхоор нь авч уншиж байгаад буух буудлаа өнгөрөөд хоцорчихсан байдаг. Хёмин уушлалт гуйгаад ярилцлагын өрөөнд орж ирэн суухад Юн Сокун өмгөөлөгч түүнд хандан өмгөөлөгчийн ажил цаг минутаар хэмжигддэг гарна уу гэж хэлв. Хёмин гарахаасаа өмнө хэрвээ бодлоо өөрчлөх юм бол дуудаарай гадаа хүлээж бай гэж хэлчихэд гарав. Нэг өмгөөлөгч Хёминийг үндэсний хуулийн сургуулийн 12 дахь удаагийн мэтгэлцээний ялагч гэдгийг санан бусаддаа хэлв. Тэр үед Юн Сокун өмгөөлөгч бас хамт үзсэн байдаг. Кан Хёмин тайзан дээр маш логиктой ярьж гайхалтай гүйцэтгэл үзүүлсэн байдаг ба тэд тухайн үед түүнд ажлын байр санал болгосон боловч тэр оронд нь өрсөлдөгч хуулийн фирмийг сонгосон байдаг. Тиймээс хинч яагаад түүнийг тэдний фирмийг сонгож ирснийг мэдэхгүй байлаа. Ярилцлага авч буй захирал нь түүнд боломж олгоод үзмээр байна гэд бусдаасаа санал асуун тэд зөвшөөрдөг. Кан Хёмин болон өөр 3 өмгөөлөгч хамт ярилцлага өгөхөөр орж ирлээ. Эхний асуулт нь нэг залуу гарцаар гарч байгаад машинд мөргүүлж гарын салж унах үед өнгөрч явсан эмэгтэй гарыг нь аваад цутаачихсан. Залуу гараа буцааж авахаар шүүхэд хандсан. Шүүхэн шийдвэр яаж гарах вэ гэхэд бусад 3 хүн нэхэмжлэгч тал ялна. Гарны эзэн нь учраас гэж хариулав. Харин Хёмин нэхэмжлэгчийн нэхэмжлэл хүчингүй болж болно. Яагаад гэвэл нэхэмжлэгч гарыг эзэмшиж байсан гэдэг нь нотлогдоогүй. Буцааж авахын тулд өөр хууль эрх зүйн үндслэл нэхэмжлэгчид шаардлагатай болно гэж хариулав. Хоёр дахь асуулт. Гал тэрэгний жолооч зам дээр том чулуу хараад тэр чигтээ мөргөвөл 100 зорчигч үхнэ. Хэрвээ зүүн тишээ эргвэл замчинг мөргөнө. Жолооч зүүн тишээ эргэхийг сонгосон. Энэ тохиолдолд хүн амны хэрэг гэж үзэхүү гэв. Бусад 3 хүн нь энэ аллах биш. Яагаад гэвэл зүүн тиш эргэснээр олон хүний амь аварсан гэв. Хёмин ахиад санал зөрөлдөж үр дагаврыг мэдэж байсан ч санаатаагаар чиглэлээ өөрчилсөн учраас аллах мөн. Гэхдээ ёс суртахууны хувьд жолооч буруугүй. Ёс суртахуун болон хууль эрх зүйн хэм хэмжээ үргэлж нийцтэй байдаггүй. Энэ бол хуулийн мэргэжилтнүүдийн үргэлж тулгардаг сорилт юм. Гэхэд энэ хариулт ярилцлага авагчдад их сэтгэгдэл төрүүлв. Тэр ярилцлага нь тэнцэж шинэ өмгөөлөгчдийг хүлээн авах хуралд ирэв. Хилтэс бүрийн ахлахууд, цалин урамшуулал, өөрсдийн онцлогийг тэдэнд сурчлав. Шүүх ажиллагааны хилцийн Юн Сокун ахлах манай хилтэст чөлөөт цаг гэж баг байхгүй. Шинэ өмгөөлөгчд өглөө нарнаас өвчийн бүрийн хүртэл ажиллана. Үр дүнгийн урамшууллыг цаг тухайд нь олгох нь ховор гэж ширүүхэн танилцуулав. Танилцуулгын дараа шинэ ажилчид өөрийн орохыг хүссэн хилцийн өмнө очин зогсоцгов. Шүүх ажиллагааны хилцээс бусд нь дүүрэн хүнтэй байлаа. Гэтэл Хёмин бүхний нүдэн дээр эргэлзэлгүй ганцаархнаа шүүх ажиллагааны хилцийг сонгож бүгд гайхацгав. Юн Сокун өмгөөлөгч түүнийг авахаас татгалзав. Түүний сонгосон анхны фирм манайх байгаагүй. Тэр газруудаа тэнцээгүй болохоор л манайхыг сонгосон байх гэж бодож байв. Ярилцлагын үеэрч утасны дэлгэцэн хагарсан, цамц, гутлан толботой, хоцорсон гэд өөрийгөө ч аятайхан авч явж чаддаггүй хүн гэдэг нь харагдсан. Тэр сайн өмгөөлөгч болж чадахгүй гэв. Хёмин өөрийгөө өмгөөлөн яагаад өмгөөлөгч болохыг хүснээ хэлв. Энэ ертөнцид олон янзын хайр байдаг. Гэхдээ хайр бас өвтгөж болно. Өвдөлтөнд төвчгийн аргагүй болоход хүмүүс хуульч руу ханддаг. Тэд аз жаргалаа хамгаалахын тулд ад жаргалынхаа төлөө тэмцэхийн тулд шүүхэд ханддаг. Ийм хүмүүст л туслахыг хүссэн гэж хэлв. Энэ үгийг Юн Сокун үнэлдэг. Ингээд шүүх ажиллагааны хилтэст 4 шинэ өмгөөлөгч ажилд орно. Ганцаараа энэ хилцийг сонгосон болохоор Кан Хёминд Гандун хотын газны хэргийг хариуцуулж үнэтэй машинаар хувийн жолоочтой явахаар болно. Хоёр дахь сонголтоор энд орж ирсэн залууд өөр газар руу нийтийн унаагаар явах ажил даалгана. Үлдсэн хоёрт нь офис дээр үлдээд хийх өөр ажил даалгана. Юн өмгөөлөгч тэдний бичсэн тайланг хурал дээрээ шалгана. Хёминий бичсэн тайлан л асуудалгүй байх ба бусд нь шүүмжлүүлдэг.
Хёммийн тайлангаа зүгээр л толгойдоо бодоод бичээгүй, гэртээ харьсан ч хэргийн материалуудыг судалж, маргааш нь газны компани хуралдч сууж сүүлийн 7 жил халуун хавар гэд нэртэй сауны газны ашиг эрс буурсныг анзаарна. Компаниас шалтгааныг нь асуухад тэрэнд хэлж өгдөггүй. Хёммийн хэргийг шалгахаар тэнд байдаг саунд очино. Энэ хэргийг мөрдөхдөө 2 өдөр ажилдаа ирэхгүй байхаар нь ажлынх нь гайхаад халагдах нь дээ гэж санаа зовно. Хёммийн ажил дээрээ ирэхэд ий туслах нь түүнийг дагуулan юн өмгөөлөгчдээр ороод юу ч ярилгүй уйрслалтгүй гэдэг. Гэвч юн өмгөөлөгч юу ч сонсохыг хүсэхгүй, зүгээр л ажлаас нь халахыг хүсдэг. Хёммийн өөдөөс нь өмгөөлөгч хүн юм бол надад өөрийгөө өмгөөлөх боломж олго гэлээ. Юн өмгөөлөгч түүнд 2 минут өгөв. Хёммийн өөрийн олж мэдсэн зүйлээ илтгэж халуун хавар гэдэг газрын газны төлбөр сүүлийн 7 жил бага гарсан байхаар нь очтол тэнд маш их газ хэрэгэлдэг бүр 7 жил унтраагүй 24 цаг ажилладаг хэрнээ төлбөр нь өндөр гараагүй нь сонин санагдсан. Хин нэгэн газны бичлэлтийн датаг өөрчилсөн байх гэв. Юн өмгөөлөгч түүнд хандан "Эн чинь чиний ажлаа тасалсныг зөвтгөхгүй шүү. Өөрөө дур мэдэн ахиж ингүүл хариуцлага тооцно" гэж анхааруулв. Үзэгдэл шилжиж шүүх хурал эхлэхэд бэлэн боллоо. Хёммийн хурлын танхимд 2 зузаан материал барин орж ирнэ. Прокурор шүүгдэгч талыг анхны газын хийн хоолой болон хэмжигчийг нь салгаж аваад өөрсдийн хийн хоолойг байрлуулж хууль бус үйлдэл хийсэн гэж буруутгав. Шүүгч батлах нотлохоо байхгүй бол наадахчин үндэслэлгүй гэв. Кан Хёммийн нийт дүнг тооцоолж үзсэн гэж хэлээд шүүх хурал төр завсарлах ба прокурорт өөрийн цуглуулсан сүүлийн 7 жилийн зах зээлийн үнэлгээний тооцоо материалуудаа өгөв. Прокурор Хёммийн материалыг шалгаж үзээд нэхэмжлэгч газын компани нийт 3.8 тэрбум орчим воны алдагдлалд орсон. Ийм их хэмжээний мөнгө завшсан учраас ялыг илүү хөндрүүлэх санал тавив. Шүүгдэгч шууд эсэргүүцээд "Би зүгээр л жижиг бизнес эрхэлдэг, газын төлбөрөөр багасгасан төдий. Гэтэл танах элит өмгөөлөгч хөлслөөд хүчгүй бид нарыг дээрлэх чинь" гэж уурлав. Хёммийн босч ирээд хийн газын компани энгийн ажилчдаас бүрдсэн тоолуур шалгагчид цаг агаарын эрсдэс нөхцөлд ажилладаг. Инженерүүд халуун өрөөнд байнга хийг шалгаж ажилуулдаг. Энэ олон хүмүүсийн хүч хөдөлмөрийг ийм аргаар шулах нь харамсалтай. Хуулиар хамгаалах ёстой хүмүүс нь тэд гэж хэлв. Шүүгдэгч ууралсан ч шүүх хурал манай талд дуусна. Хурлын дараа олон газны компани хүмүүс Хёммийн дээр очин зөвлөгөө авах хүсэлтэй байгааг юн өмгөөлөгч хараад инээмсэглэнэ. Ажлын дараа Хёммийн найз залуутайгаа хоолнд орж байлаа. Найз залуу нь Хёмминийг анхны сонгосон компанидаа ороогүйд нь гайхснаа хэлэх ба хамт ажилдаг болсон бол илүү их цагийг хамт өнгөрөөх байсан гэв. Хёммийн карьераа өсгөхийн тулд өөр фирмд орсон байдаг. Хоолны дараа найз залуу нь таньдаг том өмгөөлөгч дээрээ очиж мэдлээд Хёмминийг сүд бүсгүйгээ гэж танилцуулан Хёмминий аав нь шүүгч, ээж нь хуулийн профессор гэж хэлв. Том өмгөөлөгч нь бахархан магтахад найз залуу нь баярлана. Гэвч Хёмминд яг л гайхуулдаг бэлэг тэмдэг шиг ашиглагдсан мэдрэмж төрж найз залуугаасаа "Чи миний юунд хайртай юм?" гэж асуув. Гэтэл найз залуу нь "Гэрлэлт зөвхөн хайр дурлал, романтик зүйл дээр тогтдоггүй штэ. Чиний ар гэрийн сүр хүч, гайхамшигтай хуульчин ген чинь хайрлахгүй байхын аргагүй зүйл. Би эхнэрээрээ бахархаж, хүүхэдтэй хүчтэй ген удамшуулж, хүүхдээ мундаг хүн болгож өсгмөр байна" гэв. Хёммийн түүнд хэлэх зүйл байгаа, дараа ярилцъя гэж хэлв. Үзэгдэл шилжиж Пак гэх залуу төмсгний хор тавдраар онцлогдож хагалгаанд орохоосоо өмнө өөрийн эсийг хөлдөөж хадгалуулсан байлаа. Гэвч эмнэлэг хариуцлага алдаж аав болох сүүлийн боломжийг нь өгөө хийсэн байдаг. Пак залуу уурлаад 400 сая воны үнэтэй төхөөрөмжийг нь эвдэлчихдэг. Юн өмгөөлөгч ноён Пакийн хэргийг аваад түүнтэй бичлэн уулзав. Ноён Пак өмгөөлөгчөд итгэхгүй байна. "Та нар мөнгөний төлөө л байдаг" гэхэд юн өмгөөлөгч "Таныг ойлгож байна. Энэ кейс ялах магадлал багатай. Гэхдээ хууль эрх зүйн хатуу аргад баригдахгүйгээр өөр арга зам хайж олохыг хичээх болно" гэв. Энэ үгс ноён Пакд итгэл төрүүлж хор тавдраар өвдөөд өөрийн сүүлийн эсээ хадгалуулсан ч эмнэлэг хариуцлага алдан ахиж хүүхэдтэй болох боломжгүй болсон гэдгээ хэлв. Бүх түүхийг сонссны дараа юн өмгөөлөгч Хёммийн хоёр эмнэлгийн талтай уулзах ба эмнэлгийн талын өмгөөлөгч нь Хёмминий найз залуу байж таардаг. Найз залууг нь хан өмгөөлөгч гэх ба эмнэлгийн талыг өмгөөлж Пак залуу эмнэлэгт танхаарч үнэтэй зүйлсийг нь эвдэлж хохирол учруулсан. Энэ кейс шүүх рүү шилжвэл ноён Пак ялагдах нь гарцаагүй. Одоо тохиролцсон нь илүү дээр.
эмнэлгийн талаас өршөөл үзүүлэхгүй. 400 сая воноо нэхэмжлэн гэв. Юн өмгөөлөгч өөдөөс нь ноён Пакийн эсийг устгасан болохоор танаа эмнэлгээс 500 сая вон нэхэмжлэнэ. Тэгэхээр шүүхтээр уулзцгаая гэж хэлнэ. Манай хоёр ажил дээр очиод бусадтайгаа хуралдах ба юн ахлах ялахгүй гэдгээ мэдэж байсан ч худлаа томорч байсныг Хюмин сая л мэддэг. Тиймээс тэд бүгд яаж шүүх хуралд ялж болох тухай бодцгооно. Юн өмгөөлөгч Хюминийг ноён Пактай уулзаж сайн ярилцаад илүү сайн мэдээлэл цуглуул гэж захив. Гэтэл ноён Пак энэ кейс их эмзэг сэдв учраас эмэгтэй хүнтэй ярих тухгүй байна. Эрэгтэй өмгөөлөгчтэй л ярмаар байна гэв. Хюмин гадаа хүлээж байгээд Жи өмгөөлөгчтэй үлдээдэг. Юн өмгөөлөгч санаа алдаад ноён Пак чамайг эмэгтэй хүн гэж харж байхад ингээд л бууж өгөөд өөрийгөө ч хамгаалж чадахгүй байгаа юм биш. Яаж үйлчлүүлэх чи хамгааландаа гिचгээд явв. Хюмин уурлаад араас нь гараа атхан далайж үлдэнэ. Жи өмгөөлөгч Пактай 2 цаг гарan ярилцаж гарч ирээд Хюминд дуу ураагчаа өгөв. Хюмин ярилцлагыг сонсож байгаад мангас гэдэг үгийг анзаарч сонсов. Хюмин Пактай ярилцахыг хүсэхэд Пак өөдөөс нь духгүй байгаагаа хэлнэ. Хюмин өөдөөс нь бид их сургуульд байхад ангаахын олон хэллэгийг ашиглаж сурсан. Энгийн л зүйл та ичих хэрэггүй гэж тайвшруулв. Пак тайвшраад ярьж эхлэв. Ярилцлага дуусаад Хюмин юм өмгөөлөгчдөр очиод ялах аргаа олчихлоо гэж хэлв. Шүүх хурлын өдөр болж хурал эхлэхэд юм өмгөөлөгч 500 сая воныг нэхэмжлэж буйгаа хэлтэл шүүгч арай өндөр дүн биш үү? Яагаад гэдгийг тайлбарлаач гэв. Юм өмгөөлөгч ноён Пакаар түүхийг нь яриулахад гэрч болох тал нүүрэн түлэгдсэн эмэгтэй орж ирэхэд бүх хүн цочирдов. Пак энэ бол миний эхнэр гэж танилцуулаад бид гэрлэхээр төлөвлөж байтал эхнэр нь осолд орж тал биеийн түлэгдэж өөрөөс нь зүгтаад хайртайч гэсэн хамт байж чадахгүй болсон. Пак төлөвснөөрөө гэрлэн гэдгээ хэлж тэд хурмын бэлтгэлээ хийсэн боловч эхнэр нь хурмын палажаа өмсөж үзээд ахиад л сэтгэлээр унсан. Толинд харахаас ч айж байсан хэрнээ дүүгийнхээ хүүхдийг хараад маш их баярлаж сэтгэл санаанд дээрсэн болохоор хүүхдтэй болохыг маш их хүссэн. Тэгээд гэрэлсэн. Гэтэл төсөөлшгүй зүйл тохиож Пак төмсгний хор тавдартайгаа мэдсэн. Хагалгаа хийлэгвэл өргүйдэлтэй болох магадaltaй гэдгээ мэдсэн учраас хамгийн сайн эмнэлэгт эсээ хадгалуулсан ч үгүй болсон. Аав ээж болох эцсийн найдлага маань шүү гэж эмнэлэгтээ сайн хэлсэн ч тэд хайн хандаж эсийг нь үгүй хийсэн байсан. Хосууд энэ байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй маш хүнд байдалд орж эмнэлэг дээр очиж уулзахад захирал нь ямар ч өрөвдөх сэтгэл гаргаагүй. Ахиад үрээ хадгалуулж болно штэ гэж хэлэхэд эхнэр нь нөхрөө тайвшруулад чимээгүйхэн явах гэж байтал ажилчид нь эхнэрийг нь мангас гэж хэлээд ирээдүйд төрөх хүүхэд нь ч бас ийм мангас шиг гарах байх гэж доромжилсан байдаг. Үүнээс хойш эхнэр нь ахин сэтгэл готролд орж өрөөндөө өөрийгөө түгжиж хинтээч уулзгаа болсон байх ба юм өмгөөлөгч очиж гэрчээр шүүх хуралд оролцож шудраг ёсны төлөө нөхөртэйгөө хамт тэмцэхийг санал болгож ичих ёстой хүн нь та биш тэд гэж хэлсэн байдаг. Ноён Пак бүх зүйлээ тайлбарлаж дуусгад юм өмгөөлөгч үргэлжлүүлэн эмнэлэг зүгээр л эсийг нь устгаагүй. Тэд хосын ирээдүйн найдварыг үгүй хийж эцэг их болох боломжгүй болгосон. 1 тэрбум вонч энийг засч чадахгүй гэж хэлэхэд эмнэлгийн тал хэлэх үггүй болж зааланд сэтгүүлч ирсэн байхыг хараад хан өмгөөлөгч бууж көр болж юм өмгөөлөгчтэй тохиролцохоор болдог. Юм өмгөөлөгч эмнэлгийн зүгээс 100 сая воны төлбөр авахыг хүсэхэд хан өмгөөлөгч эмнэлгийн үнэтэй эмийг эвцэн гэж маргав. Юм өмгөөлөгч хариуд нь нэг л цуу яриа тарахад эмнэлгийн хэдэн $100 салхинд хийсэн штэ тэр сэтгүүлч хизээч нийтэлж чадна гэж сөрдүүлв. Хан өмгөөлөгч зөвшөөрч мэдээ гаргахгүй шүүгээд мөнгийг нь төлөхөөр тохиролцсон. Тохиролцооны дараа хос хоёрт 100 сая воныг авахар болсныг нь хэлэхэд тэд санаа амарч баярын нулимс унгаана. Үзэгдэл шилжиж Хюминийг найз залуун дуудаад түүнд бөгж өгөн гэрлэх санал тавина. Хюмин түүнд хандан бидний харилцаанд худал хуурмаг зүйл байлгахыг хүсэхгүй байна. Би айлын ганц охин бишээ. Надад төрөлхийн сонсголын бэрхшээлтэй ихэр ихч байдаг. Авга ах ихч хоёр маань бас сонсголын бэрхшээлтэй болохоор ихрийг маань өргөж авсан. Эцэг их маань тэдэнтэй хамт байвал ихэрт маань илүү дээр гэж бодсон болохоор 5 настайд нь өргүүлсэн. Манай гэр бүл чиний бодсон шиг төгс биш гэж хэлэхэд найз залуу нь итгэж ядаад ирээдүйн хүүхдэд нь энэ ген удамшиж сонсголгүй болж магадгүй гэж бодоод бөгжөө аваад бодох цаг хэрэгтэй байна гэд яваад өгдөг.
Хэд хоногийн дараа найз залууга танилцах болзоонд явсныг мэдээд ресторан дээр нь очоод дохионы хэлээр новшин амтан гэж хэлчихэд явна. Оройн сэтгэл нь шархалсан Хюнмин ганцаараа ажил дээрээ байх ба юн өмгөөлөгч бас ирэв. Хюнмин юн өмгөөлөгчөөс ноён Пакийн оронд байсан бол та яах байсан бэ гэхэд юн өмгөөлөгч би ч бас Пак шиг хайрынхаа төлөө тэмцэх байсан. Хинч өөрийн хайртай хүнээ асуудалтай болохоор нь хайдаггүй байх гэж хариулав. Үргэлжлүүлэн Хюнминийг ноён Пакийн хэрэг дээр сайн ажиллалаа гэж магтдаг. Ингээд эхний 1-2 дугаар анги дуусч байна. Энэ киног үргэлжлүүлэн яриулахыг хүсч байвал та нар минь комментоор зүрх хүлдээгээрэй. Та нарт таалагдвал энэ киног үргэлжлүүлж ярина. Бичлэгтэй минь хамт байсанд баярлалаа. Баяртай.